Сургаггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл бүрийн цаана хүүхдийн язгуур эрх ашиг зөрчигдөж байдаг тул эцэг их асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа ярилтаа сайжруулж харилцаандаа анхаарах, мөн хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх шаардлагатай байна. Насан туршаагүй хохирогчийн эрх ашигыг хэрхэн хамгаалдаг вэ? Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд жилдээ 110,000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүний 60% нь зөвлөгөө мэдээлэл хүссэн дуудлага байдаг бол 40% нь хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл эзэлдэг байна. 13-аас 18 насны өсвөр насны хүүхдүүд бол зөвлөгөө мэдээлэлээр холбогддог. За бага насны хүүхдийн дуудлага мэдээлэл бол ихэвчлэн эцгийн зүгээс үлхайхаар хүч хэрхээлэл, бие модын хүч хэрхээлийн дуудлага мэдээлэл бол хүүхдийн сламжийн зооны модсонд бол цонхолдог байна. Эргээд яг суур учир шалтгаан юм бэ гэдээ үзэхээр дийлэнх нь буюу 75% нь ерөөсө гэрүүлийн орчинд үлдэгддэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдээ үл хайхрах хүч хэрхээлэлд өртүүлж ийн гэдгийг мэдгүйгээр хүч хэрхээлд өртүүлээд байдаг. 108 дугаарт ирсэн дуудлага мэдээллийн дагуу дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтээс хариу арга хэмжээ авч ажилладаг. За сонгон хайрхан дүүргийн тухайтад бол 2023 онд 1800 хүүхдийн ийм дуудлага мэдээллийг авсан бол яг өнөөдрийн байдлаар ихэд 624 дуудлагыг аваад хүүхд хамгааллын хариу үйлчилгээг бол үзүүлж ажиллаж байна. За мөн хүүхд хамгааллын тухай хуулиараа эдгээр дуудлагуудаас гадна гэмт хэргийн хохирогч холбогдогч болсон хүүхдүүд дээр хүүхдийн эрхийн хууль зүйн хороо сум аймаг дүүргүүдэд бол ажиллаж байдаг. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд нийгмийн салбарын бүхэл байгууллагууд за мөн цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага гэх мэт шүүх эрх мэдлийн байгууллагууд гэх мэт байгууллагууд маань орж байгаа. Өнөөдрийн байдлаар ихэд бид 2 удаагийн томоохон хуралдааныг зохион байгуулад 26 хүүхдийн асуудлыг бол оруулсан байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг баталсан. Уг журамд зааснаар хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдэд туслалцаа үйлчилгээ үзүүлдэг юм а. Эхний ээлжинд ер нь 108 дуудлагын дагуу ар гэртэй нь холбогдно. Ар гэртэй нь холбогдоод гэрт нь очиж хамгийн эхний ээлжинд нөхцөл байдлын үнэлгээ хийн. Тухайн гэр орчинд хүүхэд яг амьдрах орчин зөрчигдөж гэнэ үгүй юу, ямар нөхцөл байдлаас болоод энэ хүүхдүүд ингээд ийм асуудалд орсон бэ гэдэг ч юм уу томчуулын асуудлаас болсон уу, эсвэл хүүхдийн өөрийнх нь асуудлаас болов уу гэдэг тэрнийг яг хамгийн ихний ээлжинд очиж тодорхойлно гэсэн үг. Нөхцөл байдлын үнэлгээгээр.